Daydream Awakening. Сайн байна уу? Хитүүлээ. Хоньны ордны уншлагаа хийцгээе. Хэрвээ таны sun sign эсвэл rising sign хоньны орд Aries бол энэ бичлэг танд энэ уншлагыг танд зориулж хийж байна. Түүнээс гадна constellation гэдэг таны айгүй олон гаригууд бас мөн хоньны орд дээр байдаг бол бас танд тохиромжтой. Яг ойрын хугацаанд энэ 7 хоног магадгүй энэ сар хоньны орднохонд ямар уншлага, ямар зөвлөгөө өгөх вэ? Тэгэхээр хоньны ордныхонд маань гарч ирсэн хамгийн ихний үзэр бол The Hierophant гэдэг маш хүчтэй Major Arcana үзэр гарч ирлээ. Тэгэхээр хоньны ордныхон маань ерөнхийдөө энэ өмчлөгийг үзэж байгаа хоньны ордныхон маань маш их мэдлэг боловсралтай, маш их зүйлийг уншиж судалж мэдсэн тийм сонирхолтой. Дээрээс нь бас юм ерөнхийдөө бэлгийн нүдтэй талд ертөнцийн сонирхолтой байж магадгүй. Талд ертөнцөөс яг бодит ертөнц рүү мэдээллийг ингэж дамжуулж хооронд нь тэр холбоос нь ойлгодог хүмүүс гэж магадгүй. Дээрээс нь бас та хоёр давхар амьдралаар амьдарч байгаа хүмүүс байх шиг байна. Өдрийн цагаар ажлын цагаар нэг масктай. Магадгүй гэртээ ганцаараа байхдаа нэг өөр дүртэй, нэг өөр хүн болчдөг. Тэгэхээр энэ масктай энэ хоёр давхар амьдралаар амьдарч байгаа хүмүүстэй гэж хэлэхэд мэдээж энэ бол таны сонголт. Та энэ давхар амьдралаар амьдрахыг хүсвэл болохгүй зүйл байхгүй. Гэхдээ таны яг жинхэнэ дотоод хүн, жинхэнэ сүнс нь ерөнхийдөө энэ давхар амьдралаас бас ядарсан байж магадгүй. Тэрийг сайн ажиглаарай гэж хэлье. Тэгээд тэр мэдлэг боловсрал маш их юм мэдээлэл цуглуулсан хүмүүстэй бас хэлэхэд ерөнхийдөө бид нэр байнга өдөр болгон өглөөнөөс орой хүртэл маш их мэдээлэл цуглуулад тэр мэдээлэл боловсрал мэдлэгийнхаа хэрэгжүүлэлтийг ухамсарлууга шингээж өөрсдийнхөө ухамсарыг тэлж сэтгэлээ томсгож зүрх сэтгэлээ ингэж дулаацуулж тийм ач холбогдолтой байж чадахгүй бол яг үнэндээ тэр их мэдлэг боловсрал тэр их мэдээлэл биднэрт хэрэггүй. Тэгэхээр бас баланс байх хэрэгтэй. Та үүнийхээ балансыг бас олж сурвал таны өөрийн чинь энергийн хувьд өөрийн чинь яг хэрэгтэй мэдээллийг хэрэгтэйгээр хэрэгжүүлж чаддаг тийм баланстайгаар байж чадах нь хамаагүй илүү танд ашигтай. Маш олон мэдээлэл хэрэгтэй хэрэггүй мэдээллээр бид нар ерөнхийдөө тархиа яг тэр сул зайг нь ашиглаад яг хэрэгтэй мэдээлэлтэй магадгүй яг хангалттай ашиглаж чадахгүй байх ч юм уу гэх мэтэр. Тэгэхээр хэд бас туйлширч байна уу? Хэд бас тэр мэдээллийнхаа хайрцагт дотор өөрийгөө түгжээд зөвхөн ийм байд юм аа. Энэ л зөв үү гэсэн тийм туйлширсан байдалтай байх үе бусдад хэтэрхий бас бардам хэд тийм эготой дээрээс доош харсан хандлагатай байх үе. Энэ алдаа дутагдлууд дээрээ сайн өөртөө ажиглаад өөрийгөө засаж аваарай. За дараагийн гацсан хүзэр маань болохоор Ace of Wands доошо хараад түнчлэн Four of Wands доошо харж гарч ирсэн байна. Тэгэхээр ажил хэрэг үйл хэргийн талбар дээр та магадгүй жоохон амжилтгүй ойрын үед байж магадгүй. Хийх гэсэн ажлаа эхлүүлж чадахгүй, эхлүүлсэн чинь эсвэл бүтлгүйтэйд. Ace of Wands үзэр маань ямартаач шинээр ажил эхлүүлэхэд болохгүй байгаа, бүтэхгүй байгаа, магадгүй эхлүүлж чадахгүй байгаа, гацаатай байгаа гэлтгэж байна. Гэхдээ энэ бас бүр аль дээр ингээд эхлүүлсэн чинь ерөнхийдөө хүчлээд ерөөсө бүтэхгүй байгаа
хүсэл байдлыг бас эрхэлж магадгүй байна. Ягаад гэвэл Four of Wands үзэр манаас доошоо гарч ирсэн. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөө бууж магадгүй конфликттэй эсвэл ажлынхаа хүмүүстэй хамт олонтойгоо. Ямартай ч сүүлийн үед танд бол маш их тийм зөрчилдөөнтэй байгаа цаг үе байгаа юм байна бусадтай. Тэгэхээр энэ зөрчилдөөнийг та үл тоомсорлоод тоохгүйгээр үргэлжлүүлэх юм бол бүр л илүү доордох болно гэдгийг ямартай ч хэлье. Бүтэхгүй зүйлүүд угаасаа цаанаасаа л бүтэхгүй. Бүтэх зүйл таны оролцоогүй ч ерөнхийдөө бүтэх боломжтой тийм сонирхолтой тогтолцоогоор бас манай амьдрал бидний ертөнцийн тэгж ажилдаг. Доошо харсан дараагийн үзэр маань болохоор доошо харсан Page of Swords үзэр гарч ирсэн. Тэгэхээр хүн ингээд ганцаараа өөрийгөө зүвгээд хит тэрэндээ бат зогсоод бусдыг сонсохч тийм зөвхөө байхгүй зөвхөн өөрийнхөө үзэл бодлоо л тулгаад тий би л зөв сэтгэж гин эсвэл би л зөв ярьж гин эсвэл би л зөв одоо шийдвэрийг мэдж гин гэх мэтчлэн тэр ганцаараа зөв байгаа мэдрэмжэндээ бас хүн ганцаарддаг. Ганцаардж байгаач та мэдэхгүй бухимдсан байж магадгүй. Таныг хүмүүс сонсохгүй, ойлгохгүй, дагахгүй. Яагаад гэвэл энэ бүхнийг хүчлээд олдог зүйл бол биш. Хүчлээд бүтээдэг. Тэ бусдыг өөрийнхөө араас дагуулж эсвэл тантай санал нэгдүүлдэг. Хүчээр хизээч энийг болгохгүй. Тэгэхээр та энийг бас сайн ойлгосоо гэж би хүсэж байна. Three of Pentacles бас доошоо гарч ирсэн. Тэгэхээр ялцчгүй ийм мөнгө санхүү баялагтай холбоотой ажлын нөхцөл байдалд та мөн бусадтайгаа санал нэгдэж чадахгүй, хамтарч ажиллаж чадахгүй эсвэл таны эсрэг одоо үзэл бодолтой байгаа. Ямартай ч санал нэгдэж чадахгүй тийм зөрчилдөөнтэй байгааг бас илтгэж байна. Энэ нь таны мөнгө санхүүг эдийн засагтай ерөнхийдөө баялагтай ч гэсэн холбогдож байгаа болохоор энийг та зөвхөн одоо өөрийнхөө pride тэр бардамнал би зөв байгаа бусдууд нь мэдхгүй байна гэдэг ийм сэтгэл зүйн сэтгэлгээний зөрчилдөөнөөс гадна бас эд баялагын зөрчилдөөн орж ирж байна гэдгийг бас илтгэж байна. Тэгэхээр маш олон талд зөрчилдөөнтэй ерөнхийдөө хүзрүүд гарч ирлээ л дээ. Үйл хэрэг ажил болон оюун ухаан одоо хүн хоорондын харилцаа болон эд баялаг дээр та бусдад бусдын эсрэг бусдууд нь таны эсрэг байгаа мэт тийм зөрчилдөөнтэй магадгүй цаг үеийг өнгөрүүлж байгаа гэж би ойлгож байна. Хамгийн сүүлд болохоор Five of Swords гэдэг хүзэр гарч ирсэн. Тэгэхээр таны нурууны араас 3 сэлэм зоогдсон байгаа ч гэсэн та тэр зоогдсон байгаа сэлмүүдийг үл тоомсорлоод нурууцих толгойд иш хамраас өгсөн байдалтайгаар үргэлжлүүлээд байна. Гэхдээ энэ бол танд болон бусдад гэмтэлтэй. Бусад хүмүүс үнээс нь хохирж байна. Та өөрөө ч гэсэн хохирж байгаа. Энэ бүхэн юуны төлөө юм бэ? Зөвхөн бардам өөртөө ихтэй харагдах, бусдыг ялан дийлэх, бусдад зөв хожих, ялах тэр мэдрэмж тэр одоо нөхцөл байдал танд тийм амар чухал гэж юу? Хэрвээ араасаа сэлэм зоолгосон бол тэр сэлмээ авах хэрэгтэй. Өөрийгөө атаклуулсан байна. Тань руу одоо дайрсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч тэр сэлмүүдээ аваад өөрийнхөө буруу магадгүй байсан бол буруугаа бодож олж илрүүлэх, бусадтай санал нэгдэх, бусадтай ярилцах дундаа хэрэгтэй.
Яг одоогоор бол та зөвхөн өөрийнхөө л газартаа би эндэл байна. Энэ бол миний яг зөв гэж бодож байгаа газар гэсэн хит юм туушралтай, хөшүүн, хаагдмал, баригдмал байгаад ах шиг байна. Тэгэхээр ойрын цаг үедээ яг иймэрхүү хандлагатай ерөнхийдөө ажиглаараа. Зарим хүмүүсийн хувьд яг ийм амар зөрчилдөөн байхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд жижиг тийм фрустрац буюу жижиг саад бэрхшээлүүд тохиолдож магадгүй. Тэгэхээр тэр жижигхэн одоо дохионудаас ч гэсэн ерөнхийдөө болохгүй байгаа зүйлүүдэд ажиглаж болно, өөрийгөө ажиглаж болно, бусдыг ажиглаж болно. Хоньны ордныханд өгөх зөвлөгөөг асууя. Хит их өөртөө итгээд, хит их өөрийнхөө бардам зандаа хөтлөгдөөд, эгондоо хөтлөгдөөд зөв харагдах хэрэгтэй. Би өөртөө бууж авч болохгүй, бусдад бууж өгч болохгүй гэдэг тийм туулширсан байдлаасаа ерөнхийдөө айлуулах гарахыг хичээгээрэй гэж бас хэлмээр байна. За, Five of Wands өдөр маань доошо гарч ирлээ. Ерөнхийдөө маш олон хүний тэмцэл харагдаж байна. Маш олон хүний замраагүй хоорондоо одоо холилдож тэгэж бие биенийхээ амьдралд бие биенийхээ орон зай энергийг солилцож байгаа тийм цустай хэцүү тэмцэл харагдаж байна. Тэгэхээр энэ бүхэн сайн зүйлээр дуусахгүй, та бүр тэр төгсгөлийг нь заавалчгүй харах хэрэгтэй гэж юу? Болохгүй байгаа зүйлсүүдийг яг эхэнд нь биш юм аа гэхэд ядаж дунд хэсэгт нь байхад нь шууд таслан зогсоох боломжтой. Тэгжиж даймаж нь одоо гэмтэл нь хамаагүй бага байх болно. Энэ олон хүний амьдрал, энэ олон хүний одоо ирээдүй хувь тавилан, хувь заяа, энерги энэ бүх юм хоорондоо маш юм замбраагүй, эмх замбраагүй хэцүү хүнд нөхцөл байдлыг бий болгож байна. Тэгэхээр үүнээс ялтчгүй холдох хэрэгтэй. Холдоод та өөрийгөө ядаж хүндлээд холдороо гэж хэлмээр нь бууж өгсөн ч хамаагүй. Магадгүй бууж өгөх нь таны хувьд энэ тохиолдол дээр ялалт мэт хамгийн зөв үйлдэл чинь байх болно. Хэрвээ та ялагдхаас айгаад бууж өгч чадахгүй энэ их тэмцэл дотроо цусаа алдаал байгаад байгаа бол эндээс холдож явах нь таны хувьд хожил юм шүү гэж хэлье. За, тэ үтсэнд баярлаа. Баяр та.